Сайн мэцгаано шимжлэхээр уулзахгүй нэлээд удлаа. За манай охин идэгсэн ч гэсэндээ одоогоор цэцэрлэгтээ явахгүй ингээ гэртээ надтай хамт байгаа. Тэгээд тэр хойдлын өрөөнд унтж байгаа. Энэ хоорондоор нь та эдтэй бичлэгээ хуваалцъя гэж бодож байна. Энэ удаагийнхаа дугаарыг одоо Японы Ghibli буюу Ghibli студийн бүтээл болох Spirited Away гэж та эдийн одоо англи нэрээр нь сайн мэддэг энэ аним дээр гардаг чөтгөр болон бурхтуудын талаар та эд танилцуулъя гэж бодож байна. Энэ дээр ер нь нэлээд олон төрлийн тийм чөтгөр болон бурхтын дөрүүд ингээ гардаг ч гэсэндээ яг ямар ч тань одоо энэ яг жинхэнэ амьдрал дээр байд юм уу эсвэл яг энэ Ghibli студиэс энийг ингээ шинээр зохиогоо гаргаад ирсэн зүгээр дүр юм уу гэдэг ч юм уу те тэр талаар нэг сайн мэдээлэлгүй байдаг. Тийм учраас энэ хөнгөн бичлэгээрээ та хийдтэй одоо энэ бурхад болон чөтгөрүүдийг танилцуулах юм бол дараа нь та хэд нэг удаа үзэхдээ энэ чинь юм учиртай гэсэн тэр чинь тийм учиртай гэсэн гээд тэгээ дээрэс нь Японы талаар илүү сайн ойлголтыг авах болов гэж бодож байна. За ингээд хэдүүлээ. Юуны өмнө энэ киноныхаа нэрний талаар сайн ойлгоод танилцаад авъя гэж бодож байна. Энэ киноны нэрийг болохоор ер нь бол англи нэрээр нь бид нэр илүү сайн мэддэг шүү дээ. Spirited Away гэж байгаа. Яг Японы нэрнийхэн тухай болохоор Sento Chihiro no Kamikakushi буюу Син гэдэг чинь болохоор одоо энэ охины тэр Bat House-д амьдарч байгаа үедээ авцсан байгаа нэр нь шүү дээ те. Яг жинхэнэ нэр нь бол Chihiro гэж байгаа те. Тэгээ энэ Chihiro гэдэг нэрнээс нь зөвхөн нэг ханзыг нь үлдээсэн нь энэ 1000 гэсэн ханз байдаг шүү дээ те. Тэгэхээр Sento Chihiro гэхэр чин тэр одоо нөгөө ертөнцид гацчаад байгаа Син гэдэг охин тэгээ яг бодож ертөнцид амьдарч байсан Chihiro гэдэг энэ хоёрын Kamikakushi буюу одоо Kamikakushi гэдгийг нь яг шууд Япон хэлнийх нь ханзнаас нь ингээд махчлаад орчуулах юм бол бурхнаас нуугдах гэж байгаа юм. Гэхдээ одоо холбоо үг гэж байдаг шүү дээ. Монголд ч гэсэн тэрэн шиг Kamikakushi гэдгийг нь одоо хүүхэд одоо гинэд учир битүүлэхээр байхгүй болох. Тэгээ энэ ертөнцийн байхгүй болох буюу одоо өөд болох те. Түүнийг нь одоо муу бурхан авсан гэж одоо тэр ярьж байгаа үед Kamikakushi гэдэг үгийг ашигладаг юм байна. Тэгэхээр Sento Chihiro no Kamikakushi гэхэр чи одоо Син Chihiro хоёрын одоо учир битүүлэхээр байхгүй болсон одоо бурхтад тулгаалагдсан ч юм уу те. Тиймэрхүү утгыг агуулж байгаа гэж бас ойлгож болох нэ. Монгол нэрийг нь болохоор сүнсээр туугдагсад гэж би нэг нэр олсон. Тэрнээс өөрөө одоо яаж орчуулсан байгааг нь бол сайн мэдэхгүй байна. За ингээд хэдүүл энэ удаагийнхаа бичлэгэн дээр яг 10 одоо yokai чөтгөр болон одоо юуны Японы янз янзын одоо бурхтуудын талаар ярилцах болно. Хамгийн ихнийх нь бол Kuroi Yurei гэж байгаа. Энэ Kuroi гэдэг нь болохоор хар. Тэгээ Yurei гэдгийг та хэд баг өмнөх бичлэгээс харсан байх. Сүнс маягийн те сүнс гэж орчуулагдаад байгаа шүү дээ тийм. Chihiro сүнсний ертөнц рүү ээж аваахаа хамтаар орж ирээд удалгүй харагдаж эхэлдэг энэ хар сүнснүүд бол Kuroi Yurei буюу хар сүнснүүд. Тэднийг одоо яг бурхад гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хүн бол биш байгаа юм. Мөн халуун усны газар ч гэсэндээ биш. Chihiro-гийн аав ээжтэй хамт ирсэн ертөнцийнх ч гэсэн биш. Аль алинд нь биштэй. Тиймээс тэднийг нөгөө ертөнцийн зааг дээр байдаг бөгөөд нөгөө ертөнцөөр тэнүүчилж яваа үхэхсдийн сүнс гэж ойлгож болоод байгаа юм. Угаасаа Chihiro-гийн ээж аавынх нь эдсэн хоолыг энэ ертөнцийнх биш учраас тэр ертөнцийн хоолыг идэнгүүтээ шууд одоо тэр ертөнцийн амтан болоод хувирчлаа гэж үзээд байгаа шүү дээ. Яг энэ нь Японы нэг домогтой бас нэлээд таарч байгаа гэж хэлж болно. Энэ домог нь ямар домог вэ гэх юм бол Izanami Izanagi гэх хоёр эхнэр нөхөр хоёр байдаг гэсэн. Гэтэл удалгүй эхнэр нь өөд болсон харамсалтай явдал эдний гэр бүл тохиолджээ. Эхнэр нь өөд болсны дараагаар нөхөр болох Izanami нь эхнэр Izanagi-га аврахаар нөгөө ертөнцийн зүг явна. Очоод эхнэрээ олж харсан ч гэсэн эхнэр нь түүнд нүрээ харуулсангүй. Тэгээд Izanami хэлнэ: "Намайг аврахаар ирсэнд баярлалаа. Гэхдээ би эндээс буцаж чадахгүй нэ. Яагаад гэвэл би энэ ертөнцийн хоолноос нь идчихсэн" гэж хэлдэг. Мөн "Над руу битгий хараарай. Миний дүр төрх маш их өөрчлөгдсөн байгаа учраас үлдсэн насандаа миний энэ муухай дүр төрхөөр намайг санаж явах биш. Миний өнгөрсөн амьдралдаа амьдарч исэн тэр сайхан дүр төрхөөр намайг санаж хайрлаж яваасаа гэж би хүсэж байна" гэж хэлдэг. Гэсэн ч нөхөр нь тэр анхааруулгын зөрчин түүний царайг харж чаддаг. Царайг нь харангуйтай айж идсэн Izanami бушуухан эхнэр Izanagiг орхин оцсон гэдэг. Энэ домог Chihiro-гийн аав ээж тэр ертөнцийн хоолыг идээд гахаа болж хувирч байгаатай таардаг аж. Тэгэхээр энэ домгоос ч гэсэндээ багахан одоо санаа авсан ч юм уу те
байх боломжтой гэж үздэг. Тэгтээ бол яг санаа авсан гэж бол хэлэхгүй нэ. Ингээд үзэх юм бол нэг ёсондоо халуун усны газар те болох тэр ертөнц жинхэнэ ертөнц гэж бас байгаа те. Энэ хоёрын аль нь руу нь явж чадахгүй тэр сүнснүүд яг энэ газарт ингээ оршдгоо. Тэр нь халуун усны газар руу оронгуудаа юбаба рин ингээд бүгдээрээ ингээ биетэй те бодтой юм шиг харагдаж байгаа. Харин эднэр бол ямарч биегүй зөвхөн нүдтэй байгааг харж байгаа. Тэгвэл энэ хүмүүс яагаад халуун усны газар руу явж чадахгүй байгаа вэ гэх юм бол хоёр ертөнцийн голд гатсан сүнснүүд гэдэг нь одоо энэгээр батлагдаж байна гэж зарим хүмүүс үздэг юм билээ. Мөн no face гэж байгаа ш. Kaonashi гэдэг чинь царай байхгүй гэсэн. Kaonashi ч гэсэндээ мөн ялгаагүй хар сүудэр буюу одоо энэ ертөнцийн тэр цаашаа уг нь явж чадахгүй байх хэвээр тэр сүудэр гэж үзэж байгаа юм. Яагаад гэх юм бол онсены газар руу дотгошоо урайгүй л бол тэр орж чаддаггүй. Яагаад гэх юм бол тэр чин тэр хоёр ертөнцийн голд гаццсан байгаа сүнс байгаа байхгүй юу. Тийм учраас тийшээ орж чадахгүй. Харин хэрвээ урих юм бол тэр гацсан ертөнцөөсөө гараад одоо аль нэг ертөнц рүү н орох боломжтой болж ингэж байгаа байхгүй. Тэгээд чихэр очин тэр дотгошоо урайд оруулцдаг штэ тий. Нөгөө талаараа Kaonashi-г юу гэж тайлбарладаг вэ гэх юм бол миний уншснаар штэ тий. Карма маягийн гэж ойлгож байгаа байхгүй одоо. Юу тарин түүнийгээ хураадаг. Тэ хэрвээ үнэхээр шуналтай хүмүүс төр очих юм бол тэр ингээ шуналтай амар мангас болоод ингээ яг урдаас нь толны тусгал шиг байдаг те. Одоо ясааши тэ ээлдэг хүмүүс төр очих юм бол ээлдэг болдог. Ер нь яг ингээд Kaonashi-г хаана юу хийж байгааг нь харах юм бол яг хажуудаа байгаа хүмүүсийг ингээ дуурайгаад юм хийгээ гэж байдаг. Ингээд нэг юм нэгч явах юм бол хажууд нь юм нэхээ сууж байдаг. Хэрвээ урдаас нь ингээ бүхийгээд мэдлэх юм бол урдаас нь бүхийгээд мэдлдэг. Хүлцэнгүү хүнийг дуурайгаад хүлцэнгүү болдог. Зоригтой хүнийг дуурайгаад зоригтой болдог. Шуналтай хүнийг дуурайгаа шуналтай болдог. Тэгэхээр одоо тэр хүний өөрийнх нь тусгал нь ингээд явж идэг. Нэг ёсондоо тэр одоо кинон дээр гарч байгаа хүмүүсийн ч юм уу те тэр чөтгөрүүдийг дотор ертөнцийг ингээ ил гаргасан юм болж идэгоо гэдгээрээ тэр Kaonashi-г бас тайлбарласан надад сонирхолтой санагдсан шүү. Хоёрдугаарт нь Kasuga-sama буюу одоо masked kami гэж хэлж байгаа юм л да. Kasuga-sama гэдгийг нь ханзыг нь хэрэг авах юм бол хару буюу хавар Ничи буюу одоо өдөр гэсэн хаврын өдөр гэсэн юм хоёр ханзал явж байгаа юм л да. Гэхдээ хавар өдөр гэсэн хоёр ханзыг нийлүүлээд уншихаараа Kasuga болдог. Тэгээ сама бол мэдээж одоо бурхан ч юм уу те тийм өндөр дээд зүйлсийг хүндэтгэж хэлдэг одоо зүйл байгаа шүү дээ. Тэр сан энэ сан бурханыг бол Kami-sama гэдэг шиг Kasuga-sama гэд ер нь нэг төрлийн бурхан учраас хүндэлж хэлж байгаа гэсэн үг. Киноныхын чихэро эцэг ихээ гахаа болон хувирсныг мэдээд маш их айж сандраа цаашаа ингээ гүйж явж байгаа. Ингэж гүйж явж байгаад гинт нөгөө нэг олон бурхад чөтгөрүүд онсен руу орж ирж байгаа баярын чигмээр парад шиг тийм ёслол ингээ болж байгааг тэр хардаг. Хамгийн ихний хідэн одоо бурхтын дунд л Kasuga-sama явж идэг. Kasuga-sama нь болохоор одоо доод биеийн тунгалаг хүүхэлдэй шиг харагддаг. Нэг юм хачирхалтай цаасан жим шиг масктай заавчлаарай. За тэгээд Soktai буюу Японы язгууртнуудын өмсдөг уламжлалт хувцсыг өмссөн байгаа нь харагдана. За Kasuga бол Японд дах алдартай Шинто шашны сүмийн нэр юм. Тэгтээ яг зөвхөн Kasuga биш, Kasuga Taisha гэж нэрлэдэг. Энэ нь Японы нараа мужид байдаг ийм сүм бахны. За тэгээд энэ Kasuga сүмд Ama хэмээх уламжлалт зан үйлийн бүжиг байдаг. Энэ бүжгийг бүжигчид Zomen гэдэг нэртэй цаасан маск өмсөд бүжгэлдэг. Тэгэхээр одоо энэ Kasuga-самагийн өмссөн байгаа энэ маск нь болохоор яг л одоо энэ Zomen гэдэг маск л харагдаж байгаа юмсаа тий. Тэгэхээр энээс бол мэдээж санаа авсан ингээ харагдаж байна. Одоо энэ Kasuga-самагийн өмссөн байгаа энэ маскыг бид нар Demon Slayer буюу одоо чөтгөрийн ангууч гэд кинон дээрээс харж болохоор ч юм шиг үгүй ч юм шиг. Тэр жоохон төстэй юм шиг надад санагдсан учраас та хэдэ зүгээр сонирхолж байгаа интернетээс биш яг мөн гэсэн үг биш. Энэ нь юу вэ гэх юм бол энэ Танжирогийн аав нэг юм галын бурхны бүжиг бүжгэлчээдийг та хэд санаж байгаа болоод гэж бодож байна. Тэрэн дээр яг энэ масктай адилхан төстэй зүйлийг урдуур анги унжуулсан байдаг шүү дээ. Тэгээ энэ маскн дээр нь байгаа ханзыг нь харах юм бол хоёр шигийг ийм галын ханзтай байгаа байхгүй. Энэ нь болохоор flame буюу одоо дүл гэдэг ийм ханзтай байд юм бэлээ. Тэгэхээр бас сонирхолтой санагдсан. Гурав дахь бурхан нь болохоор Odaidokoro-sama гэж байгаа юм. Odaidokoro гэдэг нь болохоор ер нь галтгооны хэсгийг хэлдэг байхгүй юу? Галтгооны хэсэг. Тэгэхээр галтгооны хэсгийн л одоо бурхан гэсэн үг. Тэгэхээр ер нь бурхангуй газар гэж байхгүй болчиход шүү дээ. Бүх газрыг харж идэг бурхантай. Тэгээ тэр бурхтаасаа ч гэсэндээ ичи санаа зовоод ядчил одоо тий Odaidokoro-го тий галтгоогоо гоё цэвэрхэн байлгах
эмгцэгцтэй байлгах гэдэг ч юм уу те. За будааны бурхнаас яагаад будааныг ширхгийгч одоо үлдээхгүй идэх ёстой гэдэг ч юм уу те. Нэг юм хүмүүсийн нөгөө сэтгэлгээнд нь таарсан тийм янз янзын бурхад чөтгөрүүдийг хүмүүс чинь зохиохдоо бас сайн шүү те. Тэрний нэг болох Айдогоро бол та бүхэнд одоо энэ харагдаж байна. Энэ бурхан нь болохоор толгой дээрээ том малгай өмсөн, малгайны ирмэг дээрээ хутга зүүцэн янз янзын галтгооны хэрэгслүүдийг энэ тэндээсээ зүүцсэн явж байгааг харагддаг. Тэгээд энэ бурхан нь бол эрт дээр үеэс Японы ардын аман зохиолуудад нэлээд гардаг тийм бурхан юм билээ шүү. Энэ бурхантай Чихиро хизээд таардаг вэ гэх юм бол яг амьсгаагаа дараад Хакутай хамтдаа гүүрээр гаталж байхад нь яг галтгооны бурхан хажуугаар явж өнгөртгөө. За дөрөвдөх нь бол чөтгөр байгаа. Акита мужийн Ога хотод энэ Намахагийг харах боломж маш их байдаг. Яагаад гэвэл Огагийн Намахагигийн хувьд Японы биет бус ардын соёлын өвөр ЮНЕСКОд бүртгэгдсэн байдаг гэдгээрээ энэ Ога хотод илүү харах боломжтой гэж хэлж байгаа учир нь байгаа. Намахагийн сүрлээр хийсэн хувцас өмссөн тэгээд маск зүүсэн байдгаараа онцлогтой муу ерийн сүнснүүдийг зайлуулж залхуу одоо ажил хийдэггүй гэр орондоо гифтэд байдаг нөхдүүдийг айлгаж шийтгэхийн тулд айлуудад зочилдог тийм чөтгөр тэ одоо бурхан чимшиг чөтгөр чимшиг тийм юм гэдгээрээ алдартай. Намахагигийн ордог ийм арга хэмжээнүүд гэвэл Япон даяар өргөн дэлгэр зохион байгуулагддаг. Гэхдээ Акита мужийн бэлэг тэмдэг болсон учраас тэнд бол нэлээд өргөн дэлгэр зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой юм байна. За тэгээд жилийн сүүлээр тосгоныхан Намахагигийн хувцсыг өмсөөд том хутга бариад чөтгөрийн багыг сэлэм зэргээр зэвсэглээд айлуудад зочлоод хүүхдүүдийг бас жоохон айлгадаг те. Уйлж болохгүй шүү чи сайн хүүхдэн шүү гэх мэтээр ингэж айлгадаг. Намахагийг ирэхэд зарим айлууд нь ёслолын хувц өмсөд хүндэтгэлтэйгээр угтан авч хөрн энэ жилд одоо юу хийсэн гэр бүлийнхаа муу муухай хийсэн юмнуудаа одоо аминчилж залбирч гэх юм уу те. Дараа нь тэдэнд хүндэтгэл үзүүлээд гэрээсээ үдэж явуулдаг ийм бас сонин ёс байдгийм байна. 5 дугаарт нь Үши Они. За Үши гэдэг нь бол үхэр гэсэн үг. Тэгээ Они бол чөтгөр гэсэн үг те. Тэгэхээр үхрэн чөтгөр гэсэн үг. Гэхдээ үхрэн чөтгөр гэж байгаа ч гэсэндээ эврийг нь харах юм бол илүүтэй бугтай төстэй байдаг. Яагаад гэх юм бол ерөнхийдөө баруун Японы одоо мангасуудын те чөтгөрийн загвараар бүтээгдсэн Они чөтгөр гэж үзэгддэг. За Үши Онигийн талаар янз бүрийн домог байдаг бөгөөд ихэнх нь маш харгас хэрцгий хор хүмүүс рүү нулимаад алдаг, мөн хүн иддэг, идэж таашаал авдаг гэж ярьдаг юм амар Они ахнэ. Гэхдээ зарим нь муу ёрын сүнснүүдийг хөөдөг бурхтын хувилгаан дөрүүд гэж бас яригддаг. Зарим домгуудад болохоор үхрийн толгойтой мөртлөө хүзүүнээсээ доошогоо Они буюу чөтгөр байдаг. Харин зарим домгуудад нь эсэргээрээ Они буюу чөтгөрөн толгойтой үхрийн биетэй гарч ирдэг байх нэ. Мөн үхрийн толгой хүний хувцастай дүрээр уулархаг нутгуудын сүмийн хаалганы өмнө байнга гарч ирдэг гэдгээрээ алдартай байдаг. За 6 дугаарт нь Камажи Цүчигүмо. Камажи Цүчигүмог болохоор бид нар хизээ хардаг вэ гэвэл Чихиро онсонд ажиллахын тулд доор нөгөө галчин гэрт байдаг шүү дээ. Галчин хэн байдаг вэ гэх юм бол юм хүн толгойтой мөртлөө аалзан биетэй амтан байдаг. Энэ амтныг тэгвэл одоо Японы домогт гардаг Камажи Цүчигүмогоос одоо санаа авсан байж болцсошгүй гэж үздэг. Камажи Цүчигүмо гэдэг нь болохоор Цүчи гэдэг нь газар, шороо гэсэн үг. Тэгээ гүмо гэдэг нь болохоор аалз гэсэн үг. Цүчигүмо одоо нэлээд урт насалдаг бөгөөд йокай болон чөтгөр болон хуурч чаддаг. Бүр өөрөөсөө хэд дахин том хэмжээтэй олзыг ч ихсэн барьж идэх чадвартай. Ялангуяа хүмүүсийг барьж идэхдээ маш гарамгай гэдгээрээ энэ домогт бичигдсэн байт юм байна. Цүчигүмо нь аймууд ууланд амьдардаг бөгөөд торгон утсаар гэр орноо одоо сүлжиж хийгээд тэндээсээ одоо өөрийнхөө идэх олзоо отолт хийж агаад өөрийнхөө торондоо авчирдаг гэдэг. Тэгээ бусад аалзны одоо чөтгөрүүдийн адилаар хүмүүсийг хуурам мэхлээд өөрийнхөө торондоо авчирч чаддаг байна. Өмнө нь та хэдэд ярьж өгч исэн нэг домог дээр Минамото no Yorimitsu гэд хүний талаар гарч исэн. Тэгвэл Цүчигүмогийн одоо домог мөн энэ Минамото no Yorimitsuгийн домогтой холбогддог бас сэжмүүд байдаг. Яагаад гэх юм бол энэ Минамото no Yorimitsu нь хэд хэдэн удаа Цүчигүмотой тааралцж исэн гэх ярианууд байдаг. Нэг удаад нь Цүчигүмо өөрийнх нь яг зарцгүйгийн дүрээр нь болж хурж ирж түүнийг одоо заллахыг оролцсон. Зарцгүйгийн дүрд ороод тэрээр шархагдсан байгаа Минамотонод эмнийх нь оронд нь хор хийж өгсөн. Ингээд маш олон хоног тэр хорыг нь ууж аваад шарх нь ерөөсөө идгэхгүй харин эсэргээрээ бие нь муудаад ахаар нь Yorimitsу
Йоримицу ерөнхийдөө жоохон сэжиглж эхлээд тэр даруйд хүүг өөрийнхөө сэлмээр цавчих. Тэр агшинд маш олон аалзны торнууд газар унаад энэ нь цүчигөмөө байсныг нь мэдж авдаг. Цавчигдсан цүчигөмөө бушуухан ойроо зүгтэн алга болсон байдаг. Хэд хоногоос биеийн дээрдсэн Минамото no Йоримицу албатуудаа дагуулад аалзны цусны мөрөөр нь уул руу явж хайхад Йоримицугийн шархнаас олж өгсөн аврах том аалз газар дээр нэвсийн унсан байсныг олсон гэдгээ. 7 дугаарт нь Оширо сама гэдэг нь болохоор Шинто шашинд байдаг бас нэг төрлийн бурхан гэж хэлж болно. Сахар шиг байрлалтай 2 урт хазартай Чихирог Юбаба байгаа газарт аваачдаг бурхныг Оширо сама гэж хэлдэг. Яг тэр нэг чимээг өгсөн хүмүүсээс зүхтаад дээшээгээ Юбабагийн өрөө рүү явж явах үед нь Чихирог маш олон хүмүүс баригдчихгүй гэж айдаг. Мөн Оширо саматай хамтдаа нэг лифтэнд суугаад явхад нь за яана энэ ямар нэг юм хийх болов уу гэд ер нь Оширо самаг ямар нэг юм хийхээс бүгдээр бид нэр айдаг шээ. Гэтэл Оширо сама нэг ч үг дугралгүй эсэргээрээ Чихирог хамгаалаад байгаа мó гэж баг хэлж болохоор дээшээгээ аваа гардгаа. Оширо сама гэдэг нь газар тариалан адууны манаач гэж хэлэгддэг бурхан учраас радиш буюу одоо энэ чинь радиш чи өгдүүлээ цагаан ловн гэж хэлдэг баха те. Цагаан ловн шиг харагддаг. Тохоку мужид голчлон шүтдэг ийм бурхан боловч Ибараки, Шизуока мужид мөн Оширо сама зориулсан сүм хийд байдаг учраас улс даяараа ер нь түүнийг дээдлэн эрхэмлдэг гэж хэлж болно. Оширо самаг мөн хүүхдэд хайртай гэсэн таамагуд байдаг. Залуу охтуудыг ч гэсэндээ муу мухагаас заримдаа хамгаалдаг гэж үздэг учраас Чихирог Юбабагийн өрөө рүү явхад нь эсэн мэнд аваачиж өгсөн байж болзошгүй гэсэн мөн таамагуд байдаг бахнэ. Японы ардын аман зохиолдох гэрийн асран хамгаалагч бурхан гэж мөн Оширо самаг хайрлан хүндэтгдэг. Тийм ч учраас Оширо самад зөвхөн эмэгтэйчүүд хүрхийг зөвшөөрдөг гэсэн үзэл байдаг. За 8 дугаарх нь болохоор амир хөөрхөн Оотори сама. Энэ Оотори саманууд нь яг онсены доторх хэсгийг харуулж байгаа үед бүгдээрээ ингээд усанд орж байгаагаар нэлээд их харагддаг штэ тий. Зүгээр нэг юм дак нугаснууд, шард нугаснууд байдаг. Яагаад одоо энэ олон бурхтуудын дунд зүгээр нэг юм дэгдэхий яваад байгаа юм бэ гэж гайхаж магадгүй ч гэсэн яг үнэндээ бол эдгээр дэгдэхийнүүд нь Оотори сама буюу эрхэм хүндэт бурхад юм байна. Яагаад гэх юм бол тэднийг өндөгнөөс гарахаасаа өмнө үхсэн эсвэл одоо дахиад болж чадаагүй дэгдэхийнүүд гэж үздэг. Тэднийг бурхан болсон гэж үздэг. Яагаад гэх юм бол одоо хүмүүс амийг нь авч одоо өөрсдийнхөө амьдралыг залгуулж байгаа гэдэг утгаараа тий. Тэгээ ер нь бол одоо хүн төрлөختний уурга авж байгаа гол хүнснүүдийн нэг нь бол өндөг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чин хүн болж чадаагүй гэдэг шиг тий. Дэгдэхээ болж чадаагүй маш олон маш олон сүнснүүд байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр тэдгээр сүнснүүд бол одоо Оотори сама болж хувирдаг байх нэ. Өндөгнүүдийн сүнс болох Оотори саманууд байсан байх нэ. За 9-дүгээрт нь бол Кашира. Юбабагийн өрөөлөө оронгууд нь 3 ногоон толгой байгаа харагдчихэйдэн штэ тий. Ер нь царай дүрхийг харах юм бол самурай шиг тийм нэг сүрдмээр царайтай юм шиг мөртлөө нэг сонин тэнэгч юм шиг тий. Тэг үргэлж гуруула хамт явж идэг. За энэ нь Идогийн үед бичсэн Эхон Хяку Monogatari номгийн ном байгаа. Энэ номон дээр гардаг одоо 3 самурай дайчдын тэр тасарсан толгооноос ерөнхийдөө инспирэшн авсан гэсэн таамаг байдаг. Бид зөвхөн одоо хөөй гэд нэг сонин тийм нэг сэтгэл хөдлөлгүй өнгөөр зөвхөн ярьж чаддагаас одоо өөрөөр бол юм ярьдаггүй. За энэ мөн Японы ардын аман зохиолд гардаг Цүрүби Отоши гэдэгтэй нэлээд ингээд ойролцоо юм байна гэж хүмүүс таамаглаад байдаг. Ямар аман зохиол дээр гардаг вэ гэх юм бол Күчи Тамбагийн тухай аман домгийн цуглуулга гэж байдаг. Тэрэн дээр Цүрүбэ Отоши гэж модонд нуугдаж амьдардаг хүмүүсийг гинэт гарч ирж айлгаж, цочоож, шоглдог. Зарим нь хүн эздэг гих мэт домогтой ерөнхийдөө яг толгой тэр модноос ингээ унжаад харагдаад байдаг гэж тэр зохиол дээр гардыг юм байлээ. За 10 дугаарт нь бол усны бурхан гэж гарч байгаа штэ. Энийг нь болохоор мөн ардын аман зохиолд гардаг Доро Табу гэж Йокайтай нэлээд төстэй юм байна гэж таамаглаж эхлээд байгаа. Яагаад гэх юм бол Доро Табугийн гаднах төр төрх нь бол яг энэ шиг юм нэг шаварлаг амар нэг тийм заваан тийм харагдаж байгаа штэ. Хамгийн анх усны бурханыг онсенд хурж ирэхэд нь харагдах байдлын хувьд Доро Табу байна гэж бодоод жоохон гадуурхдаг штэ. Энэ хүрээд ирсэн үгээ жоохон муухай байна да гэж боддог.
үздэг. Тэгээд энэ дороо дабуу гэдэг нь хинбэ гэх юм бол будааны талбай дээр шаргуу хөдөлмөрлсөн хөгшчүүлийн хувирсан сүнснүүд гэж үздэг. Тэднийг одоо ажиллаж явцад нь тэр будааны талбайн эзэд нь үл тоомсорлсноос болоод тэр талбайдаа хорогдсон сүнснүүд гэж хэлдэг. Тэгээд шөнийн цагаар шаварнаас гарч ирж байгаа нэг нүдтэй 3 хуруутай хүн дүрстэй харагддаг гэж үздэг. Хүний гарын 5 хуруу уур хилэн, шунал, муухаг, ухаан, инэрн нэгүсгүй гэсэн 3 бузар 2 буянтай байдаг гинэ. Харин энэ дороо табуун зөвхөн 3 хуруутай байдгаараа зөвхөн муу мухаг илэрхийлдэг. Нөгөө 2 сайныг бэлэгддэг хуруу нь байдаггүй гэж энэ дороо табуг үздэг юм байна. Тэгээд энэ дороо табуун шөнөөр талбайгаар тэнүүчилж гашуудлын дуугаар надад будааны талбайг минь буцааж өгөөч гэж хашгирч явдаг. Орой болсны дараа тэд тариалангийн талбайдаа эргэлдэж нутаг дэвсгэрийнхээ шин оршин суугчдыг үүмэлж унтуулалгүй шоглож байдаг. Энэ дороо табуг анх хурж ирсэн гэж үздэг боловч яг үнэндээ жинхэнэ нэр нь бол Окусаре сама буюу ердийн им голын борхот байжгаад хүний хог хаягдал бохирдуулагч бодисоор их хэмжээгээр бохирдсноос болоод тэр голын борхот нь өмхий йокой болж хувирдсан байна. Өмхий чөтгөрүүд нь нэг талаараа мөн Godzilla дээр гардаг Хидоратай маш төстэй харагддаг гэсэн бас нэг тоомог байдаг нь сонирхолтой. За тэгээд энэ Окусаре самаг Чихиро яг чин сэтгэлээсээ угааж өгснөөр яг өөрийнх нь жинхэнэ дүр төрхөө харуулад баярлаа гэж хэлээд явдсан шүү дээ. Яг тэрэн дээр гарч байгаа хамгийн сүүлд нь гарч ирж байгаа тэр голын бурхны дүр төрх нь бас сонирхолтой. Энийг Ноо театраас санаа авсан байж болцсошгүй гэж үздэг. Ноо театрын маскнууд гэж байж байгаа шүү дээ. Мөн No Face буюу Kaonashi гэж байгаа. Тэрийг мөн тэр царай төрхийг нь магадгүй Ноо театрын маскнуудаас ч гэсэн санаа авсан байж болцсошгүй нэлээд харагддаг гэж үздэг. Гэхдээ заавал ер нь яг ямар нэг юмнаас санаа авцсан гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь уран бүтээлчийн өөрийнх нь толгойд нь шинээр бий болсон дүр төрх байж болно. Зүгээр яг хүмүүс янз янзын юм таамаглал төвшүүлэх дуртай байдаг учраас энэтэй жоон төстэй тийм байж магадгүй ингэж тэр сонирхолтой бодлуудаа төвшүүлж байгаа. Тэрийг нь би та эцтэй бас сонирхолж ярьж байгаа л гэсэн үг шүү. За. Тийм ч учраас энэ Окусаре самаг голын эзэн бурхан бохирдсан байна гэдг нь орчин үеийн энэ асуудлуудыг гол ус руугаа хог могоо хаяад ер нь бол ийм болдог шүү гэдэг зохиолчийг нь энэ санааг дэвшүүлэх гэж гаргаж ирсэн бас нэг дүрээ гэж хүмүүс мөн ярилцдаг. За ингээд 14 маань ерөнхийдөө боллоо. Энэ дээр нэмээд энэ дээр нэг Кайро гэд нэг дүр гарч байгаа шүү дээ. Нөгөө Чихирог амьсгалаад өгчөөд яг ингээд гүүрээр даваа явж байхад гинт урд гарч ирсэн гэд нэг яршиг болоод зэдэг нэг Кайро байдаг шүү дээ. Мэлхий байдаг шүү дээ. Энэ мэлхийгээ чинь Японоор болохоор Кайро гэж хэлдэг байхгүй юу? Кайро гэдэг нь ханзан өөр боловч мөн харих гэдэг утгатай. Тэгэхээр энэ мэлхий гэдгээр бас юуг илэрхийлж байгаа вэ? Магадгүй салаа утгаар ч гэсэндээ харих үүдэн байсан байж болзошгүй гэж үздэг. Яагаад гэх юм бол яг тэр халуун усны газар буюу онсен руу орж явахт нь Кайро нэг гарч ирдэг те. Мэлхий гэхдээ харих. Тэгээд халуун усны газраас гараад нөгөө нэг усан дэншаа буюу галтргийн цугаа явахын өмнө Кайро бас гарч ирдэ шүү те. Мэлхий тэгтээ бас харих. Тэр утгаараа энэ мэлхий гэдэг чинь бас энэнд өөр нэг давхар утгыг илэрхийлсэн юм байна гэж хүмүүс бас таамаглаад байдг нь сонирхолтой. Гэхдээ бас нэг юм байгаа нь Японд мэлхийтэй жоохон төстэй нэг тийм чөтгөр байдаг. Энэ нь болохоор каппа гэж байгаа. Каппа гэдэг нь болохоор бас яг мэлхийтэй адилхан мөртлөө энэ дээрээ нэг юм жижигхэн юм тавхтай. Тэр тавхан дотроо устай. Тэгээ хүүхдүүдийг хулгаалдаг гол ус руу ойрцсон гол устай хүндэтгэлгүй харьцсан хүмүүсийг бол бас хулгайлж гол руу татаж авч ордгоо. Хүүхдүүд хэрвээ гол руу хамаагүй ойртох юм бол Кайро аваад усын гүн рүү аваад ордог гэдэг утгаараа хүүхдүүдийг нэг явсандаа хамаагүй гол ус руу ойртуулахгүй гэсэн айдлгаж байгаа тэр нэг санаа байх нь шүү дээ, тэ. Мөн Кайро нь хүний бүхсний нөхрөө ингэж хатгаж алдаг гэдгээр амар алдартай. Тэр нь бас гол ус руу дээр үед шээж баадаг хүмүүс байдаг байсан. Хэрвээ шээж баах юм бол бүхсний чинь нөхрөө каппасан тэ хатгаж ална шүү гэдэг айлгаж байгаа бас нэг төрлийн тийм домгийн амтэн юм шиг тийм байгаа юм. Тэгээ одоо бол Японд амьдардаг хүмүүс хаасаагүй мэдж байгаа гол ч юм уу тэ янз янзын сувг шуудуунуудын тэнцэн каппаны зураг маш их хөлгөөтэй байдаг. Тэгээ хэрвээ каппада тааралдах юм бол бас зөвхөн үхэн гэсэн үг биш. Хэрвээ та тэр толгоон дээр нь байгаа
тавган дахь усыг нь хэрвээ асгаж чадах юм бол тэр таныг одоо гол руу авч орохгүй, та аврагдана гэсэн үг. Яаж тэр одоо тавган дахь усыг нь асгах вэ гэх юм бол каппа гарч ирээ би чамайг авч явна гэх юм бол маш гүн хүн сэтгэлтэйгээр урдаас нь ингээд михийгээд ёслохын гинэ. Ингээ ёслонгууд нь таны урдаас бас ингээд нөгөөдөг чинь соёлтойгоо барьж дэлэхгүй таны урдаас ёслох үед нь энэ дээрх тэр ус насгараад таныг одоо ус руу авч орохгүй байх боломжтой гэдэг тийм домог яриа бас байдаг. За ингээд энэ удаагийн маань бичлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Ерөнхийдөө ингээд товчхон яг зөвхөн одоо энэ дээр гарч байгаа тэр жижиг дөрүүдийг нь ярьлаа. Эннээс гадна яг Синто Чихиро но Камикокши гээд энэ киноныхын талаар те одоо зөвхөн Сингийн талаар, Чихирогийн талаар, Хакугийн талаар, Юбабагийн талаар гэдэг ч юм уу те. Эсвэл энэ дээр гарч байгаа тэр олон тайлалуудын талаар ч юм уу те ярих юм бол тэр чинь ингээд тусдаа өөр бичлэг болоод гараад ирэх бүр үнэхээр замбраагүй тийм юм болох учраас зөвхөн одоо өмнөх бичлэгтэйгээ холбогдуулаад энэ кинон дээр гарч байгаа тэр бурхад болон чөтгөрүүдийн талаар ингээд та хэдтэй ингээд богинохон танилцуулсан бичлэг хийлээ. Тэгээд энэ удаагийн бичлэг маань жоохон чанаргүй ингээд ярих яриа маань та хэдэд ойлгомжгүй тиймэрхүү байсан бол уучлаарай. Ерөнхийдөө охиныхоо унтж байгаа цагаар нь жоохон аяархан яриад хийгээд амжуулчаа гэсэн жоохон юм яарсан сэтгэлээр хийсэн учраас энэ удаагийн бичлэг маань жоохон тиймэрхүү болсон байж магадгүй гэж жоохон санаа зовж байна. Харин дараагийн бичлэгээрээ би юу төлөвлөсөн байгаа вэ гэх юм бол Kimetsu no Yaiba буюу чөтгөрийн ангууч гээд кинон дээр гарч байгаа юм маскнууд байгаа шүү дээ. За тэр маскнууд ч бас одоо Японд өөрсдийн гэсэн одоо домогтой ч юм уу те өөрсдийн гэсэн түүхтэй байгаад байдаг. Тэгэхээр тэрэн дээр гарч байгаа зарим маскнууд нь яг ямар учиртай маск юм те жишээлх юм бол одоо өмнөх бичлэгэн дээрээ би тэнгүү буюу тэнгүүгийн одоо талаар тайлбарлаж өгсөн бол тэр Kimetsu no Yaiba дээр чинь тэнгүүгийн маск гарч байгаа шүү дээ. За мөн ингээ хажуу талтай ингээ уруул ингээ гарцсан одоо манай урчуудын өмсдөг маск байдаг ч юм уу те гих мэт хэд хэдэн маскныхын талаар та хэдтэй түүхүүдийг нь ярьж өгье гэсэн бодолтой байна. За ингээд энэ удаагийн маань бичлэгийн түрээд өндөрлөж байна. Бүгдээрээ дараа 7 хоногт шинэ бичлэгтэй чадвал эргээд уулзцгаая.